За сайн байцгаана уу? Лингийн мэрэгэн тэрсэн зүг тавтаа марлнаа. За өнөөдөр миний бутнаа хэсэгтээ одын үрс гэсэн цувралууд хийж байгаа. Тэрнийхээ даракуня гаралтай одын үрсийн тухай ойлголт гэсэн ийм сэдвэр өнөөдөр яриа гэж бодож байна. Тэгээд энийг үзэх өмнө одын үрс гэж хэмбэ гэсэн бичлэгийг үзчихэд үзвэл аягүй зүгээр ах өмнөх хэд хэдэн олон төрлүүд хийсэн байгаа. Тэдгээрийг үзчихэд үзэх юм бол илүү ойлгомжтой болоо гэж бодож байна. За ингээд даракуня гаралтай одын үрс нь бол эзотерик ухаанд яригддаг ийм ойлголт байгаа. Тийм сансар, судлал, эзотерикс сүнслэг ухааны чиглэлээр сонирхдог те хүмүүсийн дунд яригддаг ийм ойлголт юм аа. Тэгээд энэ нь бол шинжлэх ухаанаар тийм батлагдаагүй боловч сүнслэг ном судалгаанд ингээд дурддагдаад байт юм байна. Тийм. За тэгээд эхлээд даракуня гэж юу вэ гэсэн. Даракунянчууд болохоор зэрэг дараку одны аймагтай холбоотой гэж үздэг харь гаригийн сүнслэг орчнолууд сүнслэг гэхүү ямарсан харь гаригийн тийм орчнолуудыг хэлдэм байна. Зарим судалгаагаар бол тийм могоо төрөлтөн левтилия эсвэл юлооны хэлбэртэй орчнолууд эсвэл өндөр хөгжсөн соёл иргэншилтэй тийм иргэншилтэй холбоотой гэж бол тайлбарладаг. Гэхдээ ер нь бол эзотерик ухаанд тэднийг жоохон сөрөг буюу хяналт дарангуулалт туртай гэж тодорхойлдог бол зарим нь болохоор үгүй тэр нь айгу сайн талаараа тий айгу байдгаа ер нь бол мэрэгэн ухаантай сахилга бат хүчрхэг манлал бас ийм сайн талтай шүү гэж ингээд үздэм байх. Гэхдээ ер нь бол ямар ч оддын үрс сайн тал байна бас сул тал байна гэсэн үг. Тийм бүр үнэхээр айгүй өндөр юутай би өмнө ярьжсэн пилатес гэхт чинь бас үнэхээр хайрын ертөнц бүр ингээд тавын хэмжээс айгүй мундаг бүх хэмээ хайрын нүдээр хардаг айгүй тийм хүмүүс байгаа мөртлөө бас сул тал байгаад байхгүй. Энэ дэлхий дээр амьдрахад бас тэдний өөрийгөө боддгоо тэ өөрийгөө дорд үздэг өөрийгөө хайрлаж чаддгүй ингээ жоон золиос олчих гээд гэх мэтчлэн ер нь ямар ч оддын үрс сайн муу гэж байхгүй гэж хэлэх юм юу гэдэг жоохон илүү гэж байж магадгүй тэрнээс ямар ч оддын үрс сайн тал муу тал гэж бол тийм байдаг. Тэгээд бол тийм миний уртлын бичлэгэд үзсэн хүмүүсд мэдж байгаа. Тэгээд даракунян ч гэсэн сайн тал байна муу тал ч гэсэн үг. Яг адилхан тийм. За ингээд даракунянчууд болохоор зэрэг ер нь бол тийм тэд хүмүүсийн онцлогийн талаар эхлээд сайн талыг эхлээд хэлье гэж бодож байна. Даракунян гаралтай хүмүүсийн онцлог шинж сайн талууд. За эхлээд бол хүчрхэг манлайлагч гинэ. Хүчрхэг манлайлагч тийм маш олон хүчтэй манлайлах чадвартай байдаг. Тэдэнд зохион байгуулалт, стратеги, төлөлтийн өндөр мэдрэмж айгу өндөр. Тийм яг зохион байгуулалт, стратеги, төлөвлөлтийн мэдрэмж өндөр юм байна. Тэгээд 20 дугаарт нь болохоор зэрэг маш туйлбартай зорилготой гинэ. За нэг л зүйлийг шийдсэн бол ямар ч хэцүү нөхцөл түүндээ үнж чаж чаддаг. За ерөөсөө ингээ гэсэн бол тийм. Тэнийг зүйлийг шийдсэн бол тийм ер нь бол тэрэндээ үнж чаж чаддаг. Тэгэд бол маш ирмэлзлэл бол маш хүчтэй. За энийг аавна би ийм болно гэсэн л бол тэрэндээ зорилгодоо өгөхийн тулд сайн муу бүх хичээ ингээд яадаг гинэ, дайчилдаг гинэ. Тийм. За ямар ч сан туйлбартай зорилготой юм байна. За тэгээд 3 дугаарт нь болохоор зэрэг оюун ухаан өндөр хөгжсөн ялангуяа логик сэтгэлгээг өндөртөө. Тийм бодит сэтгэлгээ те бодит логик сэтгэлгээ өндөртөө гэсэн үг. Тийм ер нь бол бодит байлыг нэлээд тийм нарийн ингэж үнэлж ажиглаж те яаж чаддаг тийм мундаг хүмүүсээ тийм ээ муу стратеги боловсруулах цэргийн гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм заавал цэргийн бичлээ ер нь бол ямар ч юм дээр те стратеги боловсруулах системтэй ажиллах тийм өрсөлдөөнд ялах тийм чадвартай гинэ. Тийм ер нь бол даракунчудаа өрсөлдөхэд ер нь баг бизнес дээр ч юм уу янз бүрийн дээр бол баг тэнгүүсэн гэж байдгүй юм байна л да. Айгу тийм өрсөлдөөнд ялах тийм чадвартай. Айгу тийм толгойд толгоонд тийм тархин нэлээ логик сэтгэлгээнд суурилсан тийм юмыг айгу боддоор ингэж боловсруулж явах айгу чадвартай юм байна. За тэгээд эдгээр нь бол сайн талууд юм байна. Бас нэг сайн тал нь хэлэх юм марцсан байна. Санаачлагч гинэ, шинжлэгч.
Тэр нь бол шинэ технологи, засаглалын өөрчлөлт юм ингээд зохион байгуулалтын системд агууд тэр нөлөөлөх дуртай юм хүмүүс эд юм байна. За ямар ч юм. За ингэцгээ гэдэг айгу тийм санаачлагч. Тэр нь айгу нэлээд одоо юу гэдэг хийсвэр биш тийм бодтой юм дээр дандаа бодтой юм дээр тий. За тэгээд за ингээд бүх сайн талуудыг хэллээ. Ингээд жоохон сул талуудыг эхлээд одоо ингээд нэрлээ авъя. Ямар ч одоо өрсөд сайн муу тал байна гэж хэлсэн тий. За дараагүйнчүүдийн одоо сул тал нэг юм бол тэр нэгдүгээрт бол хяналт удирдлагад хэд дуртай гинэ. Тэмийг хянж удирдах айгу дуртай. Одоо тэд бүх зүйлийг өөрийнхөө удирдлагад байхыг айгу хүсдэг. Энэ сул тал нь болчтой байна. Тийм заримдаа хитрхи хатуу өөрийнхөө жоохон байх гэдэг юм байна. Тийм яг ингэнэ гэлтэй. Тэгээд хоёрдугаарт нь бол эрсдэлд орох дуртай гинэ. Тийм ямар нэгэн зүйл тийм бизнесийн эрсдэл гэдэг ч юм уу тиймэрхүү юм эрсдэл байсан ч хамаагүй ингэнэ гэлтэй. Өөрийгөө жоохон эрсдэлд оруулах гэдэг юм байна. Тийм жоохон эрсдэс зан чанартай гинэ. Заримдаа өөрийгөө болон бусдыг тий эрсдэлд оруулж мэдэх харан шинтэй гэж. Тэгээд одоо бүх зүйлийг туйлшруулж тий заавал ялалт байгуулахыг хүсдэг гинэ. Тий. Жохон юмыг жоохон давс нэмчих гэдэг юм магадгүй юм байна. Юм ярьсан ч хийсэн ч тий. Жохон ингээд юмыг туйлшруулах тэр нь жоон сул тал нь болт юм байна. Заавал ялалт байгуулах хүсдэг гинэ бас тий. За бас нэг заа ингээд нэг хоёр гурав дахь сул тал нь болохоор зэрэг сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд жоохон асуудал та. Тийм одоо тэдний хүйтэн хүндийн аминчхан гэж ойлгох хүмүүс тэгж буруу ойлгох гээд байд юм байна. Жоохон хүйтэн хүндийн аминчхан юм удаа гэдэг ч юм уу тийм. Тэгээ ер нь бусдтай сэтгэл хөдлөлийн төвшөнд харилцахад аюу хэцүү байдаг тэд нар. Хайр сэтгэлээ илэрхийлэх өөрийнхөө ингээд дотор бодогдож байгаа жоохон хийсвэр тиймэрхүү зүйлүүд байдаг. Тэрийг ингээд бусдад ингээд бусдаа ингээд сэтгэл хөдлөлийн төвшөнд та ингээд харилцаж чаддгүй гинэ. Уйлахаар нь уйлж чадахгүй. Яад нэг тийм байт юм байна. Тэр нь аюу тийм бодит юм талтай юм байна л да. За эдгээр нь одоо сул талууд байт юм байна. Бас нэг сул тал нь зорилгодоо хэд автдаг гинэ. Одоо тэдний хувьд амжилт хамгийн чухал зүйл бөгөөд одоо бусдыг үл хайх магадaltaй. Амжилтаа л ээж ийлсдэг бүр сайн муу ямар ч аргаар хамаагүй амжилт нөрмөгдөг ч юм уу те. Жохон иймэрхүү хандлага байт юм байна. Муу одоо түрүүн хэлсэнчлэн бусдаа сэтгэл хөдлөлийн төвшөнд харилцахад жоохон хэцүү байдаг гэсэн мөн одоо сэтгэл хөдлөлгүй ингээд хаяа хүмүүс энэ ямар робот шиг юм бэ гэж санагдах ч үе бас тэг хүмүүстэй тиймэрхүү ойлголт өгч тийм хандлага бол байд юм байна. За эдгээр нь ингээд сул талууд юм байна. За тэгээд одоо дараагүйн гаралтай хүмүүсийн одоо энэ дэлхийд одоо төрсөн тэ үүрэг зорилгын талаар ярих гэж бодож байна. Тийм мэдээж бол манлайлал удирдлагын шин системийг бий болгох тэд бол хүчирхэг удирдагчид бол шин систем зохион байгуулалтыг одоо тийм бий болгодог. Улс төр эдийн засаг аюулгүй байдал бизнесийн салбарт ялангуяа бизнесийн салбарт бол маш одоо тийм нөлөө үзүүлдэг. Тийм улс төр одоо цэрэг армийн салбар, бизнесийн салбар, улс төрийн салбар энд бол маш одоо хүчтэй нөлөө үзүүлдэг. Тийм нийгмийн тогтолцоог бол шинжлэх засах тал дээр бол тийм бас одоо сахилга баттыг байруулах гэдэг ч юм уу айгу стратегт ажиллах тал дээр одоо толгой сайд гэсэн үг. Тийм. Тэд бол хуучинсаг ажиллахгүй болсон системийг устгаад шин дэг журам тийм бий болгох. Тиймэрхүү үед одоо төрцгөөх юм бол нэлээд их одоо тэр юу гэдэг хуучин системийг устгахад гар бие олцох нь шинэ дэг журмыг одоо бий болгоход бас айгуу сахилга баттыг тийм бариулдаг ч юм уу те. Ямар ч ясаа иймэрхүү. Тэгээд ер нь удирдлага нийгмийн байгуулалт, бизнесийн салбарт бол томоохон өөрчлөлт хийхээр төрцгөөдөг. Тэгээд ер нь аль шин технологи, инновац хөгжүүлэх тэр тал дээрээ ч гэсэн тийм сайн талаараа тий. За тэгээд өөр ер нь ал хүчтэй бас тийм одоо хамгаалалт сахилга батыг одоо бий болгох тал дээр нэлээ өөртөө чадлыг тэ өгд юм байна. Тийм. Ер нь ал дараагуучууд нэг тийм цэрэг айрам хууль сахиулах байгууллага ч юм уу эсвэл бизнесийн салбар амар тийм өрсөлддөг тийм тиймэрхүү салбаруудад үнэхээр маш амжилттай ажилладаг одоо тэдний юу айгу чадал айгу хэрэгтэй гэсэн үг хэлэхэд дахин тий.
тэд бол ер нь бол хууль, дүрм, журамд маш их анхаарлаа хандуулдаг учраас аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхэг айрам хамгаалтын систем хөгжүүлэх тал дээр айгүй хэрэг болдог хүмүүс юм байна. Тийм. За яг хүчирхэг айрам гэхээ болио гэхэд ятгахтаа одоо дараагийн гаралтай гэж өөргөө бодож байгаа хүмүүс яхах бол ер нь бол бизнесийн салбарт хүчээ үзүүл аягүй зүгээр ах чад. Угаасаа талгой тийм одоо тэнд ажиллах талгой тарих тийм бодит байдлыг үнэлэх талгой тарих аягүй сайн байдаг учраас сайн ажилладаг учраас тийм. За тэгээд дараагийн хүмүүсийг их хэрхэн таних вэ гэсэн мэн. За таних шинжүүд нэг одоо гол шинжүүд нөх юм бол ер нь л аягүй зоригтой одоо манлайлалтай бүгдээрээ ингэцгээд гэл тийм. Унаач юм штэ тийм штэ одоо ингэж хийгээд тэр манлайлал нь аягүй илт мэдэгддэг. Мөн ер нь ингээд харваас бизнес улс төр цэрэг армийн чиглэлд аягүй сонирхолтой тийм. Ер нь сонирхол нь ер нь тийм. Ерөөсөө бизнес хийн. Юу хийсэр юм яриад нэг сүнслэг юм ярьдаг ч юм уу. Нэг тийм юу багшлах хүмүүсийг хайрж нэрлэх тэр тал бизнес тиймэрхүү тал дээр бол нэг сонирхолгүй. Ер нь бол тийм бизнес хийх дуртай, улс төр дуртай, цэрэг армийн чиглэл тийм сахилга бат сахиулдаг тийм газар ч юм уу те хууль дүрм сахиулдаг. Тиймэрхүү салбарт айгүй сонирхолтой байд юм байна. Тийм мөн ол тийм хүмүүсийг стратегийн дагуу удирдах тийм чадвартай. Нөгөө гол шинжүүд гэсэн те. Тэгээд бол тийм сахилга бат өндөр тийм өөртөө айгүй ихтэй. Тийм хүмүүсээс айгүй сахилга бат шаарддаг гэдэг ч юм уу те. Эмэгч зэгцтэй хүчтэй бол ер нь бол гэр бүлийн төлөө бас нэлээд зогсож чаддаг. Тийм өөрийнхөө хамаатан садан гэр бүлийн төлөө тийм тэдрийг хамгаалж юу яахын төлөө юу л юу хийдэг гэх юм уу те. Ер нь бол өөрийн одоо цусан төрөл те ясан цусан төрөл байх юм бол ер нь бол яаж хийж байгаа л хамгаалал ингээл юу яахыг тийм хүсдэг тийм хүмүүс байдаг. Тийм ер нь бол тэгсэн мөртлөө жоохон хайртаглийн хөдлөл дээр жоохон өөрийгөө зөвөр илэрхийлэх жоохон бэрхшээлтэй гэж магадгүй. Сэтгэл хөдлөлтөй уйлах, инех дуулах тэр тал дээрээ жоохон өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэх жоохон бэрхшээлтэй гэж магадгүй юм байна. Тийм жоохон бусдыг удирдах гад байдаг гişin чанартай. Ингэдэг өө чи тэгэж ингэж гэдэг ч юм уу те. За тийм тэгээд за ингээ ямар ч ясан гол онцлогуудыг хэллээ. Ямар хөө ажил төрөл хийвэл юу байдаг вэ гэдгийг те татагддаг чадах вэ гэдгийг бас тэнд алинд нь ингээд ойлгоо авцсан байхаа. Тэгээд ер нь бол дараагүй гарах гэж юу вэ гэх юм бол дараагүй одны ордноо одоо Тэнгэрийн хойд хэсэгт байрлах том одны бүлэг гинэ. Тийм. Одоо орон судлал хүмүүс л мэддэг байх гэж бодож байна. Тэгээд ер нь бол эзотерик одоо ухаанд үгүйснээр дараагүйчуд энэ одны системээс ирсэн өндөр соёлын иргэншлээ одоо сүнслэг гэх үү тийм нэг орсонлууд гэж үздэг. Тийм. Ер нь бол одоо тэднийг одоо материаллаг эмийг захирах дуртай өрсөлдөөнд чиглэсэн тийм те өрсөлдөөн уралдаанд айгуу дуртай тэгээд тийм жоохон сахилга бат те хүмүүсийг захирах тийм жоохон материаллаг гэж ярьд юм байна. Материалын юм дуртай гэдэг юм те. Тэгж тодорхойлт юм байна. Тэгэд энэ дэлхий дээр одоо ирсэн зорилго төрөө хэлсэн те. Тэгээд одоо хүчтэй сахилга баттай тийм соёл иргэншлийг бол тийм бүтээсэн мэрэгэн орчнолууд гэж бол эзотерик ухаанд бол үздэг юм байна. Ямар ч ясан ямар ч одны өр сайн муу талтай гэсэн сайн ч тал энэ муу ч тал байна тийм. За тэгээд ер нь бол тийм дахиад хэлэхэд өөртөө дараагүйн юм болов уу гэж бодсон хүмүүс ахмал ер нь бол ялангуяа хүүхдүүд байх юм бол одоо мэрэгчлээ сонгох чивэл хвчлэн улс төр бизнестэй технологи шин эсвэл одоо аюулгүй байдал цэрэг айрам цагдаач юм уу те хууль байгуулагч юм уу иймэрхүү салбарууд сонгох юм бол илүү их өөрийнхөө тавиас чадрыг гаргаж чадна гэж бодож байна. Тэгэхээр нөгөө цаад дараагүйн болохоор зэрэг цаад одоо арсан даасан одоо тэнгэрүүд нь гэхүү тэр одны цаад юунууд айгу хүчтэй байдаг болохоор бизнест айгу одтой адтай тийм байдаг хүмүүс байдаг. Ямар ч байсан одоо юу гэдэг ямар ч юмнаас ашиг гаргаж чаддаг гэдэг ч юм уу тийм одоо гүйлгүй ухаан сайтай стратегтэй хүмүүс гэсэн үг. За ингээд өндөрлөө одоо
Гэт энэ хүртэл үзсэн хүмүүстээ одоо маш их баярлалаа. Тэгээд одоо комментэнд ороод юу санал сэтгэлээ бичээрэй. За ингээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Bye bye.